Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй Монгол телевиз терминал нэгтгэгийн чөлөөт ярилцлага ээлжит нэгэн дугаараа Монгол телевизийн терминалын студиэс улс орон даяар шууд хүрэхэд бэлэн боллоо. За бидний нэвтрүүлэг Монгол телевиз болон терминал нэгтгэх гэсэн пэйжүүдээр шууд явж байгаа бол Монгол телевизийн эфирээр мөн өргөн нэвтрүүлгийн суугаар гарч байгаа. За ингээд өнөөдөр бид бас нэг онцгой зочинтой ярилцах гэж байна. Би яагаад онцгой гэж тодтогч байгаа вэ гэхээр терминалын чөлөөт ярилцлагад ердөө өмнө нь одоо нэг л хүн хоёр дахь удаага орж исэн бол энэ удаа хоёр дахь удаагийн ярилцлаганд ирж байгаа дараагийн зочин ирсэн байна. Энэ бол нийслэлийн засаг даргын нийгмийн салбар ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Амар Түвшин ирсэн байна. Сайн байна уу? Сайн байна. За их ажлын хажуугаар буюу яг таны хариуцсан салбарын эд оволцдог маш их одоо ажилтай үеэр бас бидний урилгыг хүлээн авч ярилцахаар ирсэн танд талархал илэрхийлье. За сайхан өвлжиж байна уу? За ямарчсан бол хотоос хэрэгжүүлж байгаа нэлээд том төсөл ажлуудынхаа ард хараад за түүнийхээ үр дүн хүртэл хараад судалгааны ажлууд хүртэл дуусаад явж байна. Ямарчсан бол гайгүй их жилийн төлөвлөгөөнүүдөө хүртэл гаргаад тэн дээр үндэслээд явж байгаа. Манай студийн онцлог бас ингээд Улаанбаатар хотын төвийг болон хоошоогоо чиглэлтэй шууд нэвт харагддаг. Тэгэхээр яг таны хариуцсан чиглэл буюу энэ ногоон хөгжил, агаар орчны бохирдлын асуудлыг энэ цаг үед бас дахин ярих нь яг цаг үеэ олсон сэдв болов уу гэж бодож байна. Өмнө нь бас 9 сард хоёулаа ярилцлаганд орохдоо та бол одоо бид ийм ажлуудыг өвөл хийхээр төлөвлөж байна гэж хэлжсэн. Тэгэхээр тэрний дагуу бас дахин одоо тухайн үед нь бас ажлын үр дүнг нь асууя гэжсэн болохоор бас энэ удаа олзуурхан одоо тантай ярилцах цагийг ингэж бид нар олж авлаа. За тэгээд эхлээд хоёулаа сургууль цэцэрлэгийн асуудлуудыг бас яриад дараагийн хэсэг дээр утааны асуудлыг юу нь яриа гэж бодлоо. За нийслэлийн хэмжээнд улсын сургууль цэцэрлэг ашиглалтанд орох асуудал дээр маш олон асуудлууд үүсэж байна. За Намаржингаа сургууль цэцэрлэгийн бас хэрүүл маргааны асуудал хөндөгдөөд ингээд явлаа. Одоогийн байдлаар ямар явцтай байна? Ирэх жилийн 9 сард одоо мөн энэ нөхцөл байдал давтагдах уу? Сая ер нь өнгөрсөн онд таны хийсэн тайланг харсан ямар үр дүнтэй байв? Илүү дэлгэрэнгүй бас үзэгчдэд тайлбарлахгүй юу? За манай Улаанбаатар хотод энэ жил улсын төсвөөр буюу их хурлын баталж өгсөн төсвөөр нийт 10 сургууль баригдана. За улсын төсвөр гэсэн үг те. За 10 сургууль манай Улаанбаатар хот шинээр нэмэгдэж баригдана. За мөн нийслэлийн төсвөөр 14 сургууль цэцэрлэгийн барилга шинээр баригдана гэсэн үг. За нийтдээ бол 2026 он гэхэд 24 сургууль цэцэрлэгийн бүтээн байгуулалт ажил эхэлнэ гэсэн үг. За өмнөх онууд ихсэн ажлууд нийтдээ 139 сургууль цэцэрлэгийн ажил байгаа. За 139 сургууль цэцэрлэгийн ажлыг гэхэд бид нар энэ ондоо багтаагаад 38 сургууль цэцэрлэгийг ашиглалтанд оруулж байна. За 35 сургууль цэцэрлэгийн LED-ийн ашиглалтанд орсон. За он гарахад одоо нэг 10 хүрэхгүй өдөр ба штэ. За 10 өдөр хүрэхгүй өдөр гэхэд бид нар 2 сургууль 2 цэцэрлэг нэг спорт залыг ашиглалтанд авах гээд ажиллаж байна. За яг би сая нэг сургуулийн хүлээж авах комиссийн ажил дээр нь очиж танилцчаад бас ирээд явж байна. Ямар ч юм бол тэнцээс 14 хоногийн үүрэг даалгаврууд өгөгдөд байна. За ямар ч юм бол он багтаахад нэг 2 сургууль 2 цэцэрлэг нэг спорт залыг ашиглалтанд оруулаад улсын комиссаар оруулаад явахаар явж байна. За дараа жил буюу 2026 онд нийслэлээс 82 сургууль цэцэрлэгийг ашиглалтанд оруулна. За 82 сургууль цэцэрлэгийг ашиглалтанд оруулах юм бол манай Улаанбаатар хотын ачаал нэг 25-аас нэг 28%-аар буурна гэж үзэж байгаа сургууль цэцэрлэг. Тэгэхээр одоо юу гэдэг нэг 65 хүүхэд сууж байгаа анги маань өөр ачаал нь нэг 55% хүртэл буур гэсэн үзүүлэлт байгаа. За энэ дээр нэг хоёр тулгарч байгаа хоёр аюул том асуудал байгаа. За нэгтгэх нь бол нөгөө ашиглалтанд орж байгаа сургууль цэцэрлэгийн сандал, ширээ, зөөл идэл яах вэ гэдэг асуудал. За одоо өнгөрсөн жил буюу 2025 онд энэ онд бидний олгож чадаагүй, өгч чадаагүй сургуулиуд цэцэрлэгүүдийн хатуу зөөлөд сандал ширээний байгаа. За дээрэс нь дахиад бид нар 82 сургууль цэцэрлэгийг 26 онд бид нар шахсараад ашиглалтанд оруулна. За оруулахаар дахиад энэ бүх сургууль цэцэрлэгүүдийнх нь нөгөө тоног төхөөрөмж шаардлагатай зүйл нь нэг 92 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай болж байгаа. За улсын төсөвдөр нэг 26 тэрбум төгрөг улсын хэмжээнд тавигдсан. Тэгэхээр над дээр чинь бараг 60-70 сая тэрбум төгрөгийн зөрүү гараад байгаа биз. Тэгэхээр энэ зөрүүг одоо улсын тодтолоор бид нар дахиж оруулж ирээд улсын төсвийн тодтолд оруулж ирэх үү яах ёстой гэдэг асуудал болж байна. Тэгэхгүй бол одоо дахиад нөгөө 82 сургууль цэцэрлэгд маань ашиглалтанд орчдөг. Тэгээ яг хоосон байр байх гэдэг байгаа байхгүй. Таны ярьсан яриан дээрээс одоо яг сая бид дахиад илүү тодруулахад
улсын хэмжээнд одоо ирэх жил боловсролын салбарт яг хатуу зөвлөлийн эдлийн төсөвт 28 тэрбумыг зориулж тавьсан боловч зөвхөн нийслэлд одоо шаардлагатай байгаа нь 92 тэрбум шаардлагатай. Тэгэхээр энэний бас зөрүүн мөнгийг эх онд шийдвэрлүүлэх асуудал тулгарна гэж ойлгож байна. Уг нь бол бүх судалгаа дата мэдээлэл нь бол яамд олгогдсон. За тэрнээс бол манай яам нэг 26-гийн авч суулгаж болж чадсан. За үлдсэн нэг 60-70 тэрбум төгрөгийн тодорхойлолоор бас оруулж ирэхээр яриад араас нь хөөцөлтөөл яваад байна. Тэгэхгүй дахиад яг нөгөө бидний жил болгон давтдаг, жил болгон 9 сарын 1-нд өгөхөөр нөгөө сургууль цэцэрлэг, барилга байгууламж, ангийн дүүргэлт гээд эдгээр асуудлууд орж байна. За ямар ч юм бол нийслэлээр бид нийслэл хотын хамгийн их асуудал дагуулад байгаа 141 дугаар сургууль, 100 дугаар цэцэрлэг байгаа тийм 141 дугаар сургууль чи бараг 3 ээлж рүүгээ орцсон. Анги танхимдаа багтгаа битсэн. Бараг нэг ангид нь 80 хүүхдийн дүүргэлттэй байгаа тийм. За энэ сургуулийн өргөтгөлийн ажлыг нийслэл өөр дээр төсдөр авсан. За 100 дугаар цэцэрлэгийн өргөтгөл болоо шинэ байрны асуудлыг өөр дээр авсан. Ямар ч юм бол энэ сургууль цэцэрлэгийн барилгуудын ажлуудыг эхлүүлэн энэ ондоо багтаагаад явнаа. За энэ дээр бид нэг аюул нэг том зүйлийг анхаарахгүй болохгүй байгаа. За тэрний нөгөө сургууль цэцэрлэгүүдийг барихад бид нар маш их хугацаа зарцуулж байна. Зөвхөн 3хан давхар сургууль нэг 2хан давхар цэцэрлэг барихад бол бид нар 2-оос 3 жил. За зарим кейсүүд дээр чинь 2013 оноос хойш баригдаад энэ жил ашиглалтанд орж штэ. 16 оноос хойш баригдаад гацсараад энэ жил ашиглалтанд ордог юм. Ийм барилгууд нийслэлийн хэмжээнд нэг 12-оос 3 байна. За түүний бол нэг 8-ыг нь бол энэ жил шахсараад ашиглалтанд оруулсан. За энэ гацаад байгаагийн шалтгаан юу байсан бэ? 9 орчим одоо сургууль цэцэрлэгийн барилга гацсан байснаас 8-ыг нь бол энэ жил шахлаа гэж. Тэгэхээр ямар нөхцөлд ингэж хурдан ашиглалтанд ороод ямар нөхцөлд 8-9 жил ингэж гацаад идэв юм бэ? За ихэнхдээ бол барилга хөгжлийн төв болон боловсролын яамнаас эрхэн шилжиж ирээд нийслэлээр эрхэн шилжиж ирэнгүүт ирсэн гацсан сургуулиудыг нийслэл аваад тэгээ жилийн дотор бол ашиглалтанд оруулж байгаа. Өмнө тэр сургуулийн тендер дээр шалгарсан сонгон шалгалтаар орсон тэр компаниудаа бүх гэрээг туслаад шинээр тендер зарлаад шинээр компанийн сонгон шалгаруулад тэр компанийн нийслэл баг өдөр шөнөгүй араас нь шахсараад тавьж байгаа. За шинэ баригдаж байгаа сургууль цэцэрлэгүүд болгон дээр тухайн дүүргээс сонгогдсон нийслэлийн төлөөлөгч нар байгаа шүү дээ. Нийслэлийн төлөөлөгч болгоныг тэр бүтээн байгуулалт дээр нь томилж өгч байгаа. Тэгэхээр одоо юу гэдэг хаан ууллагч ба баян зүрхээ баян гуулагч тэр өөрийнхөө тойрогдоо баригдаж байгаа сургууль цэцэрлэгийн араас нөгөө төлөөлөгч маань яг араас нь өдөр шөнөгүй хөөцөлтөд явна. За яг нөгөө барилга байгууламжийг эзэнтэй болгоно гэдэг асуудал ч тийм байна. Тэгэхгүй бол нөгөө эзэнгүй болоод хаягддаг, мартагддаг тэсүү нөгөө нэг одоо нөгөө сургуулийн чи тоохоо болчихдаг. Тэгэхээр манай Монгол зан яадгүй. Нэг араас нь хөөцөлтгөө тоохгүй болохоор тэр зөнгөөр нь хайчдаг нэг тийм сонь зантай шүү дээ. Тийм болохоор нөгөө одоо хэрэгжүүлж байгаа компаниудын араас хөөцөлдөг, байнгын араас нь явдаг хүнтэй хяналт тавьдаг хүнд тавьж өгнө. За хоёр дахь нь яаж нэг юм нөгөө хувийн компаниудын маань өөрсдийнх нь бас дотоод зөрчлийн асуудал байгаа. Нөгөө компанийн барилгаа аваад үйл явуулсан зөв эзэмшигч нь нас урдаг ч юм уу те. Эсвэл ингээд нөгөө компани 2-3 жил үйл ажиллагаагаа явуулахгүй барилгаа барихгүй цуцалчиж байгаа шүү дээ. Цуцлаад дахиад компанийн шинээр тендер зарлаа сонгон шалгаруулчихгүй нөгөө 2-3 жил барилгаа бариагүй байж шинээр сонгон шалгарсан компанитайгаа шүүхтдэг ч юм уу те. Тэгээ нөгөө шүүхийн процесс дуустал дахиад 1-2 жил ингээд гацдаг иймэрхүү байгаа. 62 дэх сургууль гэх юм бол ерөөдөө айгүй тийм сонин кейстэй. 15 онд 6 батлагтай 16 онд 62 дугаар сургуулийн тухайд бол таны тайлан дээр бас тусгагдсан байсан тийм 9 жил гацсны эцэст одоо сая өргөтгөл ашиглалтанд ороод хүүхдүүд танхимдаа орлоо гэж хэлсэн шүү дээ тийм ээ. Тийм болохоор чи яг 9 жил гацсан байх юм бол зүгээр нөгөө компани эзэн бас нас ороод за тэгээд нөгөө тэнтэйг нэг 2-3 жил алдсан юм байна. За тэгээд нөгөө тэр маргааны явсараад нөгөө компани өв залгамжлагч нь компани эзэн хэн байх үгүй нөгөө компани хоорондоо өөртөө нөгөө маргаан үүсээд тэгээ маргаантай бодгоо нөгөө компани үйл ажиллагаагаа явуулчихдаг нэгт асуудал юм. За хоёр дахь асуудал нь яасан нөгөө маргаан үүсээд маргаан шийдвэрлэгдээ компани ажиллаа хийгээ яваа гэсэн чинь нөгөө зураг төсөл нь алга болсон. Нөгөө барилгын чинь батлагдсан скиз зураг даалгавар гэдэг байдэн штэ. Улаан тамхтай гарын үсгтэй тий. Ерхий архитектор барилга хот хөгжлийн төвөөс баталж өгсөн. За эдгээр зургууд нь ингээ алга болсон. За ингэж явсаар агаад 2024 онд боловсролын яамнаас эрхэн шилжээд манай нийслэлд ирсэн байхгүй. Тэгвэл яг миний түрүүний хэлсэнтэй адилхан нийслэл тэрийг барилгыг хүлээж аваад нөгөө өмнөх компанитай шууд гэрээгээ цуцлаад дахиад шинээр тендер зарлаа шинээр компани сонгон шалгаруулад тэгээд явсан. Тэгээ хамгийн сая ингэж барилга нь болцоод идэг улсын комисс ороод ажилуулъя гэхээр
Улсын комисс чинь нөгөө зураг нэхэд байдаг. Оригинал зураг нэхэд байдаг. Нөгөө зураг нь байхгүй. Тэгээ барыг тэр зураг байхгүйгээс үүдэлтэй энэ 60 өдөр сургуулийн асуудал нэг 4 сар болоо хойшлсан. Тэгээ бид нэр явцын зургаар нь энэ улсын комисс ажиллуулаа. Явцын зургаар энэ ажлыг аваа. Одоо дээрээс нь дахиад нөгөө ДЦП буюу нөгөө цахилгааных нь хүртэл бол тусдны комисс ажиллуулж авсан. За ингэж явж ийм асуудал гэж ийм кейсүүд бол зөндөө байгаа. Зөндөө байгаа. Аха. Яг энэ нөгөө зураг төслийн асуудалтай холбоотой бас нэг маргаан гараад байгаа нь яг энийг би нийслэлрүүл чиглүүлэх гэдэг байна л да. Жишээлбэл одоо улсаас баталж өгсөн стандартыг зөрчөөд барилгыг 4-5 давхар 5-6 давхар бариад байна. Сургууль цэцэрлэгийн барилгын стандарт ийм байхгүй гэж улс баталж өгөөд байна. Гэтэл яагаад нийслэлээс энэ стандартыг зөрчиж бариад байгаа вэ? Энэ хооронд одоо энэ процессын уялдаа холбоо ер нь яаж хангадаг юм бэ? Энэ уялдаа холбоо тааруу байгаа сая бас сургууль цэцэрлэгийн зөүлийн эдлэлийн тендерийг цаг хугацаанд нь зарлаагүй гих мэтчлэн бас юм асуудлууд ер нь үүсэж ирсэн л да. Тэгэхээр ер нь энэ төрийн байгууллагуудын уялдаа холбоо дээр бас иргэд их шүүмжлэлтэй хандаж байна. Та энийг нэг харин тий наа чи ингээ айгүй ноцтой асуудал өндөж байгаа хгүй. За нөгөө сургууль цэцэрлэгийн тендерийн асуудал гэж байгаа шүү дээ. Сургууль цэцэрлэгийн зөүлээ хат үйл. Бид нар ч нөгөө хэмнэлтийн хуулиараа 5 сарын 31-ээс өмнө зарлагдаагүй болвол нөгөө тендерийн үучин хэмнэлтэнд тооцогдсон явчихна тий. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол нөгөө сургууль цэцэрлэгийн барилга байгууламж, эмнэлгийн барилга байгаа нөгөө нийгэмд хамгийн түрүүнд үйлчлэх ёстой үндсэн хуулиараа олгогдсон эрхийн хамгийн түрүүнд эдлэх ёстой нөгөө багчууд болон эмнэлгийн үйлчлэгээ авж байгаа өвчтөө хүмүүсүүд маань нийтлэх ёстой. Тэ хамгийн түрүүнд эдгэртээ бид нар төрийн үйлчлэгийг хамгийн түргэн шуурхаа нээлттэй хүргэж явах ёстой. За тэгэхээр нөгөө хэмнэлтийн хууль маань өөрөө хэрэгжээд эхлэхээр энийг хаалт болоод байгаа байхгүй. За 5 сарын 31 өнгөрсөн нөгөө хүнжил даавуу за тэгээ зөүлийн идэл хатуу идэл тэ мөн нөгөө сургууль цэцэрлэгийн барилгын тендерийн ажлууд тэ эдгээр бүгдийг ингээд тасгий хаачих жоохоо. За ингээд дараа жил хүртэл наад асуудал сөхөхгүй ингээд тас хаачих жоохоо. Тэгэхээр бид нар энэ хэмнэлтийн хуулийн дээр нэг бол өөрчлөлт ёстой, нэг хэмнэлтийн хуулиа бид нар болиулах ёстой мó дахиж өөр шинжлэх ёстой. Тэгвэл бид нар энэ хэмнэлтийн хуулиар одоо яаж яах юм бол яг хөрсөн дээр бид нар сургууль цэцэрлэг эмнэлгээс хэмнэлтийг хүсэж байна. Яг л энэ нөхцөл байдал. Тэгэл 5 сарын 31-нд аль нь хохирж ийн гэхэр нөгөө сургуулиуд тохирж ийн, эмнэлгүүд тохирж ийн. Яг нийгмийн үйлчлэгийг хамгийн түрүүнд иргэдэд хүргэх хэрэгтэй энэ байгууллагч хохироод байгаа байхгүй. Тэгэхгүй нөгөө нэг бид нар хууль дүрм журмаараа тухайн барилганд баригдаад ашиглалтанд ороод за тэгээд нөгөө улсын комисс аваад авсныхын дараа бид нар нөгөө сургууль цэцэрлэгийнхээ зөүлийн идэл санал ширээний тендер зарлах хэрэгтэй байхгүй. Өмнө зарлаж болохгүй. Өмнө бид нар юмнуудаа бэлж болох. Тэгэхээр нөгөө сургуульч нь 31-ээс өмнө л орохгүй болвол санал ширээ дараа жилийн 1 сарын 1-ээс хойш ингээ байхгүй. Тэгээ өөрөөр хэлэх юм бол зөвхөн энэ хэмнэлтийн хууль гэдэг зүйлээс болоод нөгөө анги дүүргэлтчин нөгөө сургууль цэцэрлэгийн ачаал чинь 1 жилээр ингээл хойшлол яваад байгаа байхгүй. Тэгвэл энэ ч ямар санал гаргаж ийна гэх юм бол энэ хэмнэлтийн хуулиа нэг бол тэр жигээр бол нэг бол энэ ч юугаа оруул өөрчлөлт оруул. Энэ сургууль цэцэрлэг эмнэлэг нийгмийн анхан шатны үйлчлэгээ үзүүлэх ёстой хуулиараа ирэх үүргийг олгоцсон энэ байгууллагуудыг хэмнэлтийн хуулиас гарга. Тэ бид нар жилийн альт сард нь жилийн ямар ч үйлрэлтэнд бид нар эмнэлгийнхээ тоног төхөөрөмжийг зарлаад авах шаардлагатай байна. Санал ширээнийхээ асуудлыг шийдэх ёстой байна. Барилгын ажлыг эхлүүлэл явуулах шаардлагатай. Энэ чинь өөр ингээд тасралтгүй явж явах ёстой зүг. Төрийн үйлчилгээ тасралтгүй явж явах ёстой гэдэг иргэдэд үйлчлүүлэх ёстой шүү дээ. Яг тэрнтэй адилхан нөгөө төрийн үйлчилгээний тоног төхөөрөмж, за санал ширээ, зөүлийн идэл, эмнэлгийн барилга байгууламж гэд эдгээр чи өөрөө ингээд цаг алдахгүйгээр ингээд тасралтгүй үргэлжлээд явж явах зүйл. За бид нар коронатой уялдуулж энэ хэмнэлтийн хуулийг бол баталсан шүү дээ. За корона гэдэг зүйл маань өөрөө ингээд дуусаад бараг одоо хэд 3-4 жил болчихлоо шүү дээ. Тийм чинь энэ хэмнэлтийн хууль гэдэг зүйлдээ бид нэр энэ боловсролын салбар, нийгмийн салбар, эрүүл мэндийн салбар энэ зүйлүүдийг бол авч явах ёстой. Тийм ба. Тэгжид бид нар энэ асуудлыг бол бүрэн шийднэ. Тэгвэл 5 сарын ингээ бодоод үзлээ. Ингээл тас байхгүй. Тэгэл за дараа жил танаа сургуульд санал ширээгээ чи авч өгнө. Одоо бид нар хэмнэлтийн хуулиар бид нар ингээ хаагдсан авч өгөх боломжгүй уучлаарай гэдэг л зүйл болж байгаа. Тэгэхээр чин мэдээж нөгөө нэг ангид нэг сандал нэг ширээ хоёр сандал 3 хүүхэд гэдэг зүгээс бүртгээ сураах байхгүй. Тийм бол жоохон хөрсөн дээр хэдүүлээ жоохон буух болов шаардлагатай байгаа тийм.
Эх оны 9 сарын 1-нд энэ асуудлыг ер нь та бас ер нь яаж явна гэж бодож чинь дахиад давтагдах болов эсвэл арай илүү дээр нөхцөл байдалтай байх болов? За би бол дахиад давтагдана л гэж бодож байна. Би бол дахиад давтагдана бол яг л бид нар яг түрүүн таны нэг асуудаг стандарт гэдэг зүйл байгаа шүү дээ. Улсын сургууль нь 3 давхар, улсын цэцэрлэг нь 2 давхар байна. За хувийн сургуулиуд нь 7 давхарч байж болно, 5 давхарч байж болно, тийм байж. За энэний гол учир шалтгааныг бол нэлээ хөөж явсан. Тэгэхээр энэ хувийн сургуулиуд их залтай юм байлээ. Айгуу залтай. Шууд би сургууль барья гэд бичиг баримтаа өгөөд явахаар тэр чинь батлагдахгүй шүү дээ. Бид нар чинь стандарт дагаж мөрж байгаа учраас батлагдахгүй. Та 3 давхраас дээш сургууль байж болохгүй энэ стандартыг барихгүй. Тэгэнгүүтээ цаадлж яаж ингэвтэй зураг төслөөсөө сургалтын төвгээ хэлчихдэг юм. За сургалтын төв дээр бол 3 давхар 2 давхар гэсэн стандарт байхгүй сургуультай тий. Тэнгүүтээ би сургалтын төв хийх гэж байна гэд нөгөө 5 6 давхраар нь батлуулцдаг. За тэнгүүтээ сургалтын төв дээр батлуулаа нөгөө барилгач баригдчих штэ. Тэнгүүтээ очиод нөгөө яам ам дээр нь очиод шууд юг авчдаг. Сургууль гэдэг зөвшөөрөл авчдаг. За нэг тийм хуулийн одоо цоорхоо гаргацсан. Тэгээ одоо жишээл хамгийн наацхийн жишээ гэхэд энэ натур төв дээр Шинэ Монгол гэж сургууль байгаа. 7 давхар. 7 давхар сургууль байгаа штэ. Тэгэхээр одоо энэ стандарт нь улсын сургуульд явж байгаа хүүхдэд үйлчилдэг. За хувийн сургуульд явж байгаа хүүхдэд үйлчилдэг стандарт юм. Тэгэхээр энэ хүртээмжийн хувьд болон бас хүүхдийн эрхийг зөрчиж байгаа асуудал байна гэж та хэлж байна. Харин тийм байхгүй. Улсын сургууль дээр бид нар шопротлол байдаг. За хувийн сургууль нь 7 давхар барьчиж байгаа юм чинь шопротлол үүсэхгүй шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр эн чинь яаж ийм их бид нар угаасаа Улаанбаатар хотын ялангуяа энэ барилгацсан төв хэсгээр бол бид нар газар чөлөөлөөд сургууль цэцэрлэг барина гэж угаасаа боломжгүй болцсон. Энэ угаасаа манай өмнөх ирж исэн газар төлөлтийн маш том алдаанаас үүдэлтэй хот зохион байгуулалтын алдаа, газар зохион байгуулалтын угаасаа алдаа. За энийг ч гэсэн бид нар хүлээн зөвшөөрөө. За одоо тэгээд энэ алдааг нь ямар нураагаад дэлбэлээд яваад л тааш тийм биз дээ. За энэ дээр нь бид нар цогцоол асуудлыг шийдэх ёстой. За асуудлыг зогсож шийдэхэд бол бид нар энэ сургууль цэцэрлэгийн барилга байгууламжуудыг давхрыг нэмж стандартанд оруулах ёстой. За тэгэхээр яг нь нийслэл юу гэж гадан буурах вэ тийм ээ? Юу гэж бууж өгөх үү? За тэгэхээр нийслэл одоо яаж ийм юм бид нар 4 давхар барья. Бид нар 4 давхар барья. За 4 давхар барихтаа стандартынхаа дагуу 1 2 3 давхарт нь хичээл орго тий. Зөвхөн анги байна. Тэр 1 3 давхарт өөр юу ч байхгүй. За 4 давхарт нь нөгөө хим физикийн лабораториудын тоног хэрэгслүүд нь тэнцэнэ байжээг. За багш сургалтын төв нь байжээг, хурдлын өрөө нь байжээг, багш нарын өрөө байжээг, менежерийн өрөө байг, совилгчийн өрөө байг, захирлын өрөө байг тий. Зүгээр нөгөө хичээл явахгүй бүх нөгөө тасалгаа өрөөнүүд нь 4 давхартай байг. Тэ нөгөө цэвэрлэгчийн өрөө мөрөө гэл тэ бүсдийн юмнууд нь нөгөө угаалгын өрөө мөрөө гэдэг байгаа шүү дээ. Энэ бүгд нь 4 давхартай байгээ. За 1 2 3 давхарт нь бид бүрэн хичээл явъя гэдгээр бид нар дор хаяж нөгөө 640 хүүхдэд 960 хүүхдийн стандарт байгаа шүү дээ. Энийг бид нар яг энэ стандартаар явж чадах юм бол 30%-аар бид нар нэмж чадна. 30%-аар нэмж чадж яана гэхэд 4 давхар барьсан сургууль маань 640 хүүхдийн сургууль гэхэд бид нэр шууд 800 гаруй хүүхд авч болно. 940 хүүхдийн стандартаа бид нэр 4 давхрын сургууль ачих юм ангиу танхимуудаа дээш нь гаргаад бид нэр шууд 1300 хүүхд авч чадна. Тэгээд тэрийг 2 ээлжин гэж тооцох юм бол 2600 хүүхд байхгүй. Ингээд нэгтгэж бол цаашид бид нар энэ стандартыг бол баг 4 5 давхарлуун шийдэх ёстой. Гэхдээ энэ стандартыг барилга хот байгуулалтын яам за нөгөө барилга хөгжлийн төвөттэй ингээд бүр ажлын хэсэг хүртэл байгуулад 1 жил эдэртэй бол хуралдаж үзээ. За ёстой хэцүүлээд юм байлээ. За энийг бол тийм болохоор би явах шатлаар нь явсан амжилт бол олоогүй. За нийслэл бол үнэхээр барахгүй юм байлээ яг энэ стандартын чиглэлээр. За тийм болохоор би дараачийн шийдэл буюу за энэ асуудлыг бол би их хурлын түвшинд бол асуудлыг бол тавьж өргөн барихаар бол явж байгаа. Тэгэх юм хэдвээ бид нэр стандартыг тэгвэл бид их хурлын түвшин хуулийнхын түвшинд нь өөрчлөх ёстой. Тэ? Энүүгээр нөх ёстой. Яг бол яам болон нөгөө барилга хөгжлийн төвөөр нь энэ стандартын өөрчлөлт бид нар дийлэхгүй бол тэгвэл хуулиар нь явъя. Одоо эцсийн арга тийм өстой хуулинд оруулах. Тэгэхгүй бол хэдүүлээ нэг хөрсөн дээрээ л буухгүй бол хөрснөөс аюу их дээгүүр яваад байна. Сургууль цэцэрлэгийн асуудал дээр бол яригтай бас олон зүйл байгаа юм байна. Ирэх жилийн намарч гэсэн асуудлууд бас үргэлжлэхээр нэг ийм зургалтай байна гэж та өөрөө дүгнж харж байна тийм ээ. За одоо хоёлаа тэгвэл сургууль цэцэрлэгийн асуудлаас шилжээд гол асуудал бол гутааныхаа асуудал руу яриа. Өнгөрсөн жилийн хугацаанд агарын бохирдлыг бууруулах чиглэлд нийт 5.6 их найз төгрөгийг одоо
зарцуулсан байна гэсэн За тийм. төсөв тооцоо гарч байна. За тэгэхээр таны хувьд бол орлогчийн ажлыг аваад одоо жил хагас болж байна. За яг та бүхний эрхэрж байгаа энэ цаг үед утаа бууруулах ажлыг хэр дөрвтэй хийж ийн гэж үзэж байна вэ? Мөн энэ 5.6 их 80 таашаа гараад явчихвам. Яг нь энэ бол өнгөрсөн хугацааны одоо төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж байсан үеийн эрх баригчдын асуудал боловч одоо энэ цаг үед ажиллаж байгаагийн хувьд та ер нь энэ төсвийг юу гэж харж ийн вэ? 5.6 их 80 гэдэг бол бас бага мөнгө биш шүү дээ. Тий. За энэ дэр бол нэг нууж хаагаад ах зүйл бол байхгүй. Одоо миний зүгээс ч юм уу, нийслэлийн зүгээс ч юм уу тий. Энэ шууд дэлгээд хэлж болно. За 5.6 их 80 төгрөг энэ агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр бол өмнө бол зарцуулагдаад явсан. За энэ би зүгээр шууд задлаад хэлчихье. За 2.9 тэрбум төгрөг нь орон сууц дэд бүтцийн хөрөнгө оруулалтын дээр бол зарцуулагдсан байна. За нөгөө шугам шүлжээ дэд бүтц гэл тий. За энэ дээр ингээд зарлагдаад явсан байна. За 1.5 их 80 төгрөг тий. 1.5 их 80 төгрөг 5 толгой түвш сайжруулсан түвшний татаас руу авсан. Тэгээ энэ татаас нь яаж нэг хүн бид үйлдвэрээсээ гарахтаа 25,000 төгрөгөөр нэг шуудаа нүрс чинь гарч байгаа шүү дээ. Тэрнээс чинь татаас олгогдоод одоо цэгүүд дээр өмнө 3,750 төгрөгөөр зарагддаг байсан. За одоо бид нар чинь хагас кокс руу шилжсэн 5,000 төгрөж байгаа. Татаас нь ороод 5,000 төгрөж. Тэгэхээр нөгөө нүрсний үнийн нөгөө татаас орж ирж байгаа. За 603 тэрбум төгрөг нь агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрөөр бол хэрэгжүүлсэн байгаа. Үндэсний. За тэгээ үндэсний хөтөлбөр ямар ажил хэрэгжүүлсэн үндэсний хөтөлбөрлөх нь бас өөртөө тайлбарлах бах. За 275.1 тэрбум төгрөг нь байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамн дээр ажил болж хэрэгжүүлсэн байгаа. За 97.9 тэрбум төгрөг нь бол гадаадын зэд тусламжаар одоо хэрэгжижсэн. За гадаадын зэд тусламжаар хэрэгжүүлсэн ямар ажлууд байна гэвэл хамгийн тод ажил нь хэмээн нөгөө Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 19 нөгөө агаарын чанар хэмжигч цэгүүд байгаа шүү дээ. Одоо бид нэг агаар цэгийн мэлээ ороод мэдээлэл авдаг. За мөн Швейцарын AQAir дээр мэдээлэлүүд явдаг. За дээрэс нь олон улсын байгууллагуудны хяналтаа тавьдаг энэ цэгүүдийн болж за дээрэс нөгөө төслийн 100 солих гэдэг эдгээр ажлууд ингээ хэрэгжиж явсан юм байлээ. За 92.8 тэрбум төгрөг орчны бохирдол бууруулах бас үндэсний хороо дээр бол энэ ингээд хэрэгжиж явсан юм байлээ. За 68.9 тэрбум төгрөг цэвэр агаар сангаар бас ажил ингээд хэрэгжиж явсан юм байлээ. За 29.8 тэрбум төгрөг улс нийслэлээс хамтсан төсөл арга хэмжээнүүдээр хэрэгжсэн гэж явж байгаа. За энэ 29.8 тэрбум төгрөгийн ихэнх нь нөгөө бидний нүрстэй л холбоотойгоор. За энэ нүрсний холбоотой гэх нөгөө нэг 5 толгой түвштэй чинь нүрс буун шүү дээ. Нүрс буун тэгэхээр нүрсөө буугаад нөгөө борлуулалтын цэгүүд рүү тээвэрлэх зардал орж байгаа. За борлуулалтын цэг дээр ажиллаж байгаа нөгөө хүмүүсүүдийн цалин орж байгаа. За нөгөө нүүрсээ хадгалах, агуулгах хэрэгтэй шүү дээ бид нэр. Тэгэхээр нөгөө нүүрсээ агуулгах, агуулгуудын туризмын зардал дээр явж байгаа. За нэг иймэрхүү гурван зардал дээр бол нийслэл бол жил болгоо энэ зардалыг бол гаргаад явд юм аа. Тийм. Одоо шууд манай нийслэлийн үйлчилгээний байгууллагууд дээр явж байгаа ихэнх хүмүүсүүд $1000 цалинтай болсон шүү дээ. Түүх ихэн $1000 цалинтай дүүцүүлж авч байгаа. Манай автобусны жолооч авч байгаа. За дээрэс нь нүүрс борлуулалтын цэг байгаа шүү дээ. Цэг дээр ажиллаж байгаа ажилчид хүртэл 3 сая 400-500 мянган төгрөгийн цалин авч байгаа. Тий. Тэгээ эдний ингээд цалин хөлсний мөнгө нь бол ингээд суугаад явж байгаа. За хэдүү 5.6 их 80-ыг хуваагаад бол ингэж ийм дүн гарч байна. Энэ бол сүүлийн жилүүдийн одоо нийт шүү дээ. Ааха. Та 9 сард манай ярилцлаганд орж байхдаа энэ жил бид нар хагас кокс нүүрс буюу жигэнсэн нүүрсийг худалдаанд нэвтрүүлэх гэж байна. Гэхдээ Монгол улс өөрсдөө хагас коксжуулах үйлдвэр байхгүй учраас бид нар Хятад улсаас импортоор авнаа. Үүний үр дүнд агарын бохирдол 40 орчим хувиар буурнаа. За энэ үр дүнг гаргахын төлөө нийслэлийн захирагчийн алба ажиллаж байна гэдэг тайлбарыг өгч ирсэн. За өнөөдөр ер нь судалгаа ямар гарч ийн агарын бохирдол үнэхээр 40% буурсан байна уу, үгүй байна уу? Нөхцөл байдлыг та өөрөө ер нь яаж үнэлэх вэ? За агарын бохирдлыг бууруулах чиглэлээр бид нэр хагас коксыг хэрэглээнд гарсан. За энэ чинь өөрөө яаж явсан бэ гэвэл 9 сар, 10 сар 11 сард бид нар иргэдэд сонголтоогоор 3 төрлийн төршийг бол борлуулсан. За энэ нь бол бид нар өмнө 5-6 жил борлуулж ирсэн сайжруулсан түвшээ борлуулсан. За хагас коксо мөн сонголтоор борлуулсан. За мөн иргэдээс нөгөө хүсэлтийн дагуу нөгөө барьцагдуулагчгүй зөв шууд нөгөө угаагаад баяжуулсан нийтлингээ бид нар шууд алаад
борлуулсан. За ингэс нь ямар боломж иргэдэд олж байгаа юм бол иргэд эдгээр 3 нүүрсээ аваад ахуй хэрэглээндээ хэрэглээд за иргэд бас өөрсдөө ингээд туршиж үзэх, өөрсдөө дүнгээ тавих ийм боломжоор нь болгосон. Одоо ялгааг нь өөрсдөө мэдрээд дараагийн худалдаа авалтаа хийх сонголтыг өгсөн гэж ойлгох. Тийм. За тэгээд энэ сарууд буюу 10 11 сарын ингээд дүнэлт гарахад за хөхрийн давхар эслүүг нөгөө хамгийн бол бидний хамгийн сайн мэддэг нэг үнэртэй. За үнэрийн хувьд бол 40% бууралтаа бол гарч ирсэн. За нөгөө тоосон зур буюу PM10 тоосон цар гэж байгаа шүү дээ. За PM10 тоосон цар нэг 8% бууралттай. За PM2.5 нэг 15-аас 18% бууралтай гарч ирсэн. За энэ бол юутай холбоотой гэх юм бол бид нөгөө давхар нөгөө бусад хагас кокс биш нүүрсээ хэрэглээтэй холбоотойгоо ингээ гарч ирсэн. За 12 сарын 1-ээс эхлээд бид нэр бүрэн хагас коксыг бол хэрэглэх худалдаанд гаргаад ирсэн. Одоо сонголтоор биш зөвхөн хагас коксыг бол хэрэглэнд гаргаад ирсэн. За энэ бүх 11 сарын 24-өөс бид гаргасан санагдаад байна. Тэгээд 12 сарын 1-ээс бид нөө олон улсын байгууллага, нэгдсэн улсын байгууллага, хүүхдийн сан гэдэгтэйгээ хамтараа те бид ингээ бүх энэ агаарынхаа хяналтыг тавиад 12 сарын 15-нд бид нэр албан ёсоор дүнд гарсан. За яг бүрэн хагас кокс руу шилжснээр бид нэр агаарын бохирдол 35% бол буурсан байна гэдэг бол гарсан байна. За өнгөрсөн оны тий 12 сарын 1-ээс 12 сарын 15-ыг энэ оны 12 сарын 1-ээс 15-ны хүртэл үзэх 35% буурсан байна. За ямар үзүүлэлтээр буурсан байна гэх юм бол хөхрийн давхар эсэл нэг үнэр байна шүү дээ. Үнэр чинь өөрөө 63.9%-аар буурсан үзэж тагсан байна. За азотын давхар эсэл нь 13.6%-аар буурсан гэдүүн гарсан байна. За нөгөө тоосон цор буюу PM10 17.5%-аар, за PM2.5 нь 20.6%-аар, за нүүрс төрөгчийн дутуу эсэл нь 18.1%-аар. Ингээ бусад нөгөө хүнд металлын элементүүд бусад ингээд үзүүлэлтээр ингээ бид нар харьцуулаад өмнөх хоногт харьцуулаад үзэх нэг 35%-аар буурсан үзүүлэлт бол гарч байна. За одоо бид нэр 30-аар бас дахиж тасалбар болгоод за дүн шинжилгээгээ дахиад олон улсын байгууллагууд дахиж давхар хянаад шалгаад за 15-ны дүнгуудтэйгээ бид нар ингээд үзээд явнаа. За өнөөдөр чинь бид нэр 23 за 22-ноор урьдчилан мэдээгээр аваад явхад энэ 35%-ийнх нь нэг 40% руу бол төхөөд явж байна. Ийм үзүүлэлт урьдчилан байдал бол гараад явж байна. За ямар ч юм бол энэ жил бол Улаанбаатар хотын агаарын бохирдол бол ийм явж байгаа. За өмнөх энэ бүх агаарын бохирдлыг авч үзээд 9 сарынхаа төлөлгөө, 10 сарын төлөлгөө, 11 сарын төлөлгөө, 12 сарын төлөлгөөгээ бид нэг ингээд аваад үзээ нэгтгээд ингээд харах юм бол Улаанбаатар хотын утаа өнгөрсөн жилийнхтэй харьцахад 23%-аар буурсан ийм үзүүлэлт бол гарч байгаа. Тэгэхээр би энийг яагаад ингээд задлж хэлээд байна гэх юм бид нөгөө нэг сайжруулсан түвш хэрэгжилж исэн үе хагас кокс үе ингээд хоорондох зөрүүг нь харуулах зорилгоор бол хэлээд байгаа шүү. Тийм байна. За зорилтод бол ер нь бол төхөж байгаа юм байна гэж ойлголоо. Та сая тийм хариултыг хэлж чинь. Тэгээд яг энэ одоо дүн шинжилгээг ч юм уу гаргаж байгаа байгууллагуудын тухай ямар байгууллагууд байна? Мөн энийг яаж хянаж баталгаажуулдаг вэ? Энд иргэд итгэлтэй байж болох уу гэдэг бас. За шууд нүүрснээс нь ярьчих тий. За шууд нүүрснээс нь. За одоо нөгөө хятадаас нүүс оруулж ирж байгаа болох маш хүмжилт харж байгаа шүү. Үйлдвэр нь байхгүй байна тий. Үйлдвэр нь байсан болж одоо бид нэр үйлдвэрээс нь л худалдаад авна шүү дээ. Тэгээд үйлдвэр нь байхгүй учраас бид нэр хятадаас оруулж ирж байгаа. Гэхдээ тэр тухайн тендер сонгон шалгарсан үйлдвэр нь Солонгос, Япон, за тэгээд Таиландын орнууд руу бол ингээд энэ нүүрсүүдийг бол гаргадаг ийм компани байлээ. Ямар ч юм бол олон улсын тавцсан дээр нэр хүндтэй. Тэгээд ийм компанигаа сонгон шалгаруулад ороод тэгээд тендерөө ялсан байлээ. За тэгээд тэрнээс гарч ирж байгаа нүүрсээ бид нэр яаж үзэж юм бол за хилийн цаана буюу хятадын талд шинжилгээг авч байгаа. За яг тэр шинжилгээ юу авч байгаа юм бол яг энэ хятадаас экспортлж байгаа бүтээгдэхүүн нь одоо яг энэ гэрээний дагуу шаардлага хүрч ийн үгүй юу гэдэг хятадын тал шинжилгээг авч байгаа. За хятадын тал шинжилгээг авсны дараа Монголын хил дээр ороод ирж штэ. Тэнгүүд гайл шинжилгээг авч байгаа. За гайл шинжилгээг аваад манай Монголын стандарт болон гэрээн дээр заасан зүйлдүү анги дээр хүрж ийна гэж үзэх юм бол нөгөө нүүрс нь орж ирээд 5 толгой дээр буун те. 5 толгой түвш дээр буу. 5 толгой түвш дээр буунгууд нөгөө олон улсын итгэмжлэгдсэн лаборатори байгаа. За тэр чинь CICC, GIC гэдэг хоёр компани байгаа. За энэ хоёр компани маань дээж аавна. За дээрэс нь 5 толгой түлшийнхэн дээж аавна. За мөн нийслэлийн агаар орчны бохирдлын газрын лаборатори дээж аавна. За энэ ингээд дээжүүдийг ингэж аваад энэ бүх нөгөө нэг
нүүрсэн дээр шинжилгээгээд за Монгол улсын стандартыг хангаж ийн үгүй юу гэдэг шинжилгээгээ хийгээд за хангаж байгааг бол дараачийн шат буюу нөө савлгааныхаа шат руу. За энэ дээжийг авж байгаа процедур болгон дээр тагнуулахын ажиллаж байгаа. За тагнуулах яг энэ үндсэн орж ирсэн дээжээс нь энэ дээжийг авж гин үү? Яг энэ нүүрснээс нь авж гин үү? Өөр янз янзын энд дутуу гадны нөлөө байна уугүй юу? Яг одоо энэ бууж байгаа нүүрснээс нь энэ лабораториуд нь авж гин үгүй гэдэг хяналтаа тавьж байгаа. За яг ингээд хяналтаа тавиад ингээд гарч байгаа дүн сорилт дээр нь бас ингээд тест хийж байгаа шүү дээ нөө лаборатори. Тэр тест дээр нүртэл тагнуулахаа очижвол хяналтаа бол тавьж байгаа. За ингээд энэ чэнэс нь хяналтууд тавиачаа. За нүүрс маань ингээд борлуулагдлаа. Тийм ээ? За ингээд нүүрстэй бол за дүнгүүтээ одоо нүүрсээ төлсний дараа агаарын орчинд гарч байгаа бохирдлыг бид нэр 3 байгууллагад хамтарч байгаа. За нэгдсэн үндэсний хүүхдийн сантаа бид нэр гадна болон дотн агаарын бохирдлын хяналтыг тавьж байгаа. За яагаад бид нэр нэгдсэн үндэсний хүүхдийн сантаа хамтарч энэ асуудал хамтарч ажиллаж байна гэвэл хүн 24 цагийнхаа 90%-ийг дотн орчинд өнгөрөөдөг. За сургуультай, цэцэрлэгтэй, оффистай, ажлын байртай, үйлдвэр дээр гээд 5% нь гадаа өнгөрөөдөг. За энэ ажил. Сүүлийн дотн орчны бохирдол буюу энэ одоо өрөө тасалгааны бохирдлын асуудал бол бас зайлшгүй яригдах хэвээр ийм сэдв болж байгаа шүү дээ. Харин тийм болохоор яг энэ хоёр асуудлыг бид нэр тавиад нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сантын ажил. За гаднах орчны бохирдол угаасаа ойлгомжтой шүү дээ. Нөгөө нэг миний өмнө хэлсэн нэг хүүхний хий буурсан уу, за азотын давхар эсэл ямар байна, тоосон цэр ямар байна гэдэг энэ лабораториудаараа аваа авчиж байгаа. За тэрийг яаж баталгаажуулж байгаа нөхөд яг нөгөө энэ бүх систем нь өөрөө ганцхан одоо нийслэх ч юм уу цаг уурын шинжилгээ газар ч юм уу тэр энэ чинь нөгөө олон улсад бүртгэлтэй олон улсын лабораториудаар шууд дүн шинжилгээ нь ирдэг. За энэний нөгөө дүн шинжилгээнд дэр нь хяналт тавьдаг олон улсын лабораториуд байгаа. За энэний нэг лаборатори нь бол та бүхэн мэдээ Швейцарын байралтай нөгөө EQAir гэж байгаа тийм. За тэгээ манай нөгөө агаар цэг юмэн дээр ороод мэдээлэл дээр манай иргэд маань өөртөө итгэхгүй болвол EQAir дээр орж хараад болно. Бүн аппликейшн аваад энэ агаар үзүүлэлтийг хараад явж болно тийм. За юмсан ингээд явж байгаа. За дээрэс нь энэ бид нар Дэлхийн банктай хамтраад энэ сайжруулсан түлш нүүрс. За дээрэс нь газ байгаа шүү дээ тийм. Энэ газыг хэрэглэснээр энэ айл өрхүүдэд нь ямар эдийн засгийн хувьд дэвшил тавьчихж байна гэдэг судалгааг бол гаргаж явж байгаа. Ганцхан бид нар юу гэж нөгөө бас иргэдийнхаа нөгөө төрөвчнийх нь нөхцөл байдлыг сайжруулах, за нөгөө иргэдийнхээ орлого зарлагтаа тэнцвүүлэх зорилгоор энэ судалгааг явуулж байгаа. Тэгмэл одоо сайжруулсан түвшийг төрүүлж байгаад ийм хэмжээний зардал гарч ирсэн юм байна. За одоо хагас коксыг хэрэглэснээр ийм хэмжээний зардал гарч байгаа юм байна. Газыг хэрэглэснээр ийм хэмжээний зардал гарч байгаа ингээд судалгааг нь гаргаж байгаа. Энэ судалгааг гаргаснаар яг хөнгөл нөгөө айл өрхүүд нөгөө газ руу шилжснээр хэдийн хэмжээний эдийн засгийн дарамт үзүүлэх нь хэдийн хэмжээний бид нар татаасыг зохион байгуулах ёстой болох нь татаас олох уу олохгүй юу гэдэг асуудлаа бас хангав. За дээрэс нь бид нар койктой хамтраад энэ нөгөө газ болон энэ түлшнүүдийн асуудлаар хуульд оруулах нэмэлт өөрчлөлтүүдийг болон аюулгүй байдлын асуудлууд оруулж явчихж байгаа. Тэгэхээр энэ ажил дээр бол JICA-ч байна, койканч байна, олон улсын байгууллагууд за дээрэс нь манай шинжилгээ ухааны академийн бүрэн ажиллаж байгаа. За агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гэж байгаа шүү дээ. Үндэсний хорооч өчтөө нөгөө эрдэм шинжилгээнийх нь зөвлөл нь хурдталцсан. За эрдэмтдэр эрдэм шинжилгээний зөвлөгөөнийх нь хурдтаад өөртөө өсвөн шинжилгээ гараад олон нийтэд танилцуулсан явж байгаа. За энэ бүх ажил маань нийслэн хийж байгаа энэ том ажлууд нь бүгд нөгөө агаарын бохирдол бууруулах үндэсний хороон дээрээ оруулж танилцуулагдаад үндэсний хорооноос доброогоо буюу хэрэгжүүлэх зөвшөөрөл аавна гэсэн. Тэгээ тэрнээс үл энэ нэг амар төвшин гэдэг хүн ч юм уу, Нямбатар гэдэг хүн ч юм уу өөрөө дураараа ингээд тгий энийг холбий залбий энийг үнийг энийг үнийг хас гэд шийдвэр гаргаад явахгүй шүү дээ. Бүх юм төсөл хөтөлбөрүүдэд бид нар бариад үндэсний хороон дээр явна. Үндэсний хорооны дарга нь Монгол улсын ерөнхий сайд ажилладаг. За ингээд үндэсний хороон дээр бид нар энэ асуудлуудаа тавиад танилцуулаад үндэсний хороо доброо өгөөд за наатаа хэрэгжүүл наатаа болно гэд зөвшөөрөл авсан дараа нийслэл гүйцэтгэлийн хариуцаа явуулдаг. Гүйцэтгэнэ гэсэн үг. Тасаа цаг ур орчны шинжилгээний газар гэд хэлсэн дээр нь бас дахиад асууя гэж бодлоо. Салхи ажиллаа хийж байна гэдэг. Одоо ийм хошоо яриа хүртэл гарч байна те. Салхи ажиллаа хийж байна, салхи ажиллаа хийхгүй байна гэж. Үнэхээр салхи энэ агаарын бохирдолд нөлөөтэй байгаад байна уу? Салхитаа өдөр та бүхэн хэмжилт хийж үзсэн үү? Магадгүй эсвэл салхихгүй өдөр, салхитаа өдөр хоёрын зөрүүг бас ер нь гаргаж харьцуулж харсан болов уу? За одоо яг тийм нэг ололт амжилт олох юм бол тэгэл
бидний гавь шүү дээ ингээл байгаль орчны гавь болол ингээл өнгөрчихөө лайн л та. Тийм ерөөхдөө бол иргэдийн бас санал хүсэл тийм л лээ. Одоо 23%-аар агаарын чанар сайжирлаа. За 12 сард нэг 30-аас 35% агаарын сайжралт бол үзэгч харагдаж байна гэдэг юм бол тийм салхи ажиллаж явж тэглгүй яах вэ те. Нэг тийм бас хандлага бас гарч ирж илээ. За энийг бол би бас цаг орчны шинжилгээний газар дээр нэг 2-7 хоногийн өмнө очиж ажилласан. За. Тийм очиж зав тий. За яг энэ чинь одоо салхины хурд хэмжээ өнгөрсөн оноотой хэр байна гэх тий. Яг энэ статистик судалгаа яг тэрийг хэмждэг тий. Цаг уурын газар дээр нь очиод нөгөө мөх цэцэг доктортой ажиллаад яг график дээр нь ажилласан. За энэ дээр юу гарсан бэ гэх юм бол өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад салхигүй байна гэж гарсан шүү. Энэ жил. Тий энэ жил салхи айгүй тогтун бага байна гэж гарсан. За өнгөрсөн оны 12 сарыг л би жишээ татаад аваад үзэл та. Өнгөрсөн оны 12 сар дээр бол хурд хүнс ихтэй байсан. Дээрээс нь бол салхи одоо нэг 15-ыг хүртэл гэсэн үг шүү дээ, тий? 15-ыг хүртэл ингээ бид ингээ хараад бол салхи өнгөрсөн онд бол 15 өдрийн 8 өдөр нь салхитай байна гэж гарсан. За энэ жилийн 12 сарын 1-ээс 15-ыг өдрийг хүртэл бид ингээ тэр цаг уурахтай хахад 2 өдөр салхитай байсан гэж гарч ирж илээ. Тийм. За өмнө болон 10 11 саруудын тэр салхины хурд хэмжээтэй өнгөрсөн 2022 он 23 24 оногтой харьцуулахад салхины хурд болон температурын юу бол харьцангуй бага байсан. За салхитай өдрүүд нь нэг 4-5 өдрөөр бага. За дээрс өмнөх оногтой харьцуулахад дундаж дүн гэсэн үг шүү дээ. За хүйтэн нь бол нэг 3-5 хэмээр илүү хүйтэн байна гэж ийм цагуураас л мэдээ өгсөн. За энэний мэдээлэлээр бас үзэгч маань ингээ надад итгэхгүй болоод л тий. Итгэхгүй бол бас лайв хийцэн байгаа. Тэг би биш манай тэр цаг уурын мэрэгчлэн цаг уур дээр ажиллаж байгаа хүн маань өөр ингээ миний лайвд оролцоод ингээ бүх нөө график ингээ тайлбарлаад өгсөн байгаа. Тэрийг бас үзээд харж болно. Тэгвэл бас би ингээ байнга яриад тахаар энэ одоо яг үний яриад байна уугүй юу гэдээ бас хүмүүс бас тэгээд идэв. За тэгэхээр энэ жил бол салхи биш бид ажиллаа сайн хийж байгаа гэж та ер нь бол хэлж байна гэж ойлгож байна тийм ээ. За салхи бол байгалийн үзэгдэл шүү дээ. Тэ салхи бол байгалийн үзэгдэл тэ. Тэгээ одоо бидний хийж байгаа ажил маань өөрөө бол бидний хүч хөдөлмөр байгаа тэ. Гэхдээ бид нэг зүйлийг аягүй сайн ойлгох хэрэгтэй байхгүй. За хагас кокс руу шилжлээ хот утаатай байна энэ чи үр дүнгүй байна гэд хүмүүс айгүй их тийм өөрийнхөө стори дээр ч юм уу лайваар ч юм уу шүүмжилж байгаа. Улс төрч шүүмжилж байгаа. Энэ саарл ордонд сууж байгаа зарим нөхдүүд ч гэсэн шүүмжилж байгаа. За тэд нар бол цаад утга шалтгааны мэдхийн дээдээс мэднэ. Гэхдээ яг нь улс төр болохоор ингээд зориуд ингээд шүүмжилж бах л та. Тэгэхээр бид нар чинь энэ утааны их усүрч өөр олон талаас гарч ирж байгаа шүү дээ. Ганцхан бид нар жил болгон энийг 172 мянга нүүрс төлдөг энэ айлууд руугаа л буруугаач ихтэй. Машины яндангаас гарч байгаа утааг хэлэх гээд байна уу та? Бас юу штэ цахилгаан станцууд ч байна штэ. Энд ч бүгд утаа гаргаж байгаа штэ. Тэгэхээр нэг эдэн нэг 172 мянган айл руу бүх буруугаж ихэл баг ад үзээд байдаг ингэж болохгүй. Одоо энэ 172 мянган айл маань сайжруулсан түвш биш хагас кокс төлж байгаа. Нүүрсний ахуй хэрэглэнд хэрэгжилж болох хамгийн дээд бүтээгдэхүүнийг энэ за 172 айл бол төлж байгаа шүү. А тэгэхэд манай энэ цахилгаан станцууд маань 5 цахилгаан станц маань нийтдээ 5.8 сая түүхийн нүүрсийг төлж байгаа. За энэ дээр бол нэлээд шүүмжтэй бол би хандж байгаа тийм. Яг гэвэл энэ цахилгаан станцууд маань ерөөсөө энэ техникийн шинжилэл гэдэг зүйл рүү ерөөсөө явахгүй байна. Ерөөсөө одоо тэр нөгөө энэ түүхийн нүүрс боловсруулахаа болий. Бид нар одоо юу гэдэг коксцэн нүүрс ч юм уу ашиглаж тийм. Коксцэн бага хэмжээний коксцэн нүүрс ашиглаад бага хэмжээний утаа унаар гаргаад тэгсэн мөртлөө их хэмжээний одоо тийм үр ашигтай ажлыг гэсэн бодлогыг ерөөсөө тийм явуулахгүй байгаа болов гэдэг шүүмжлэгийг би бол их тавьж байгаа. Яг л энэ жакет бид нар хийсэн нэг айгүй тийм сонирхолтой судалгаа байгаа. Тэрэн дээр юу гэх юм бол нэг айл маань өөрөө 6 автомашинтай тэнцэж байгаа. Нэг айл өрх. Тэр чинь манай Улаанбаатар хот чинь 804,000 автомашин бүртгэлтэй. Айгүй сон те 804,000 автомашин бүртгэлтэй 804,000 автомашин 620-680,000 автомашин нь өдөр болгон хөдөлгөөнд оролцдог. За тэгэхээр энэ автомашин гэдэг чинь өөр юу гэх юм бол 804,000 автомашин маань өөрөө 135,000 Монгол гэргээс ч юм уу гэр оролцож гарч байгаа айл өрхүүтэй тэнцэж байна. Манай ч Улаанбаатар 172,000 байгаа шүү дээ. Гэтэл энэ чинь нийт дүнгээрээ баг 300,000 орчим ер нь автомашин оруулах юм бол автомашин гэр хоёр ингээд нийлчих юм бол тий баг 300
ингээд 1000 орчим гэр хорооллын айл өрхүүд ингээд галт үлж байгаа юм шиг агарын бохирдол гарч ирж байгаа байхгүй тий. За одоо яагаад би энэ цахилгаан станцуудын юм шүнжилтэд хандж байгаа нэх бол JICA-гаас гарсан судалгаагаар нэг энэ цахилгаан станц нь 50,000 Монгол гэртээ тэнцвүүдтэй 50,000 гэр хорооллын гэртээ тэнцвүүд агарын бохирдлоо гаргаж байна. Нэг цахилгаан станц. Тэр хичнээн тэр сайхан одоо яриад байгаа тэр усан ч бай, нүүрсэн ч бай, цаахан фильтр орсон ч биднээс одоо JICA тамтж гарсан нэг цахилгаан станц 50,000 гэртээ тэнцвүүд удаа гаргаж байна. Нэг цахилгаан станц нь 300,000 автомашинтай тэнцвүүд удаа гаргаж байна. Тэгээ манайх дээр чи 5 байгаа штэ. Тэ? Тийм ийм дүн амар байгаа хгүй. За тэгэхээр шийдлийн хувьд юу нь юу байж болох вэ? За одоо Улаанбаатар хотын төвийн дүүргүүд буюу Чингэлтэй дүүрэг, Баянгол дүүргийн хэсгүүдээр бас тодорхой тооны айлуудыг газанд холбох, шингэрүүлсэн хийн түвшээр одоо халаалт болон бусад зүйлсүүдийг шийдэх ажлууд яваад эхэлж байна. Аюулгүй байдал талаасаа юу нь ямар байна? Одоо ажил эхэлсний дараах юу нь яг одоо бодит туршлага дээр харах юм бол та бүхэн ажлыг юу нь ямар байна гэж бас дүгнэх вэ? За нийслэл Улаанбаатарт бол одоо яг 172 мянган нүүрс зөрж байгаа айл өрхүүдийнхаа нүүрс гэдэг зүйлээс ангижруулах шийдэл олцсон. Одоо бид нэр хэрэгжүүлэл эхэлж байна. Бид нэр энэ агарын бохирдол гэдэг зүйлээсээ салын их юм бол энэ гурван зүйлээсээ салах ёстой. Бид нэр гэр хороол гэж ярьсан ахуй хэрэглэн хэрэглэж байгаа нүүрсээс 100% ангижрах ёстой. За манай 5 цахилгаан станцууд маань энэ агарын бохирдлын түүхийн нүүрс түлнэ гэдэг асуудлаа одоо болох ёстой. Техникийн шинжил хийн гэдэг асуудал руу явах ёстой. За энэ 804,000 автомашиныхаа бид нэр замын төгжил гэдэг асуудлыг шийдэж энэ автомашинаас гарч байгаа агарын бохирдол гэдэг асуудлыг шийднэ. За эхнээс нь цэцтэй яриад явах юм бол энэ айл өрхүүдийнхаа бид газ руу шилжүүлэх ажлыг эхлүүлсэн. За 5,000 айлын дулаалгын ажил хийгдээд дууссан. За одоо бид нэр 5,000 айлаа газ руу шилжүүлэх ажил эхэлсэн явж байна. За одоо энэ 5,000 айл нь хаана өгөх юм бол Гандан, Телевиз, Динжимэг. За эдгээр энэ бүсэд нийт 33 газ цэнгэлэг цэг байна. Тэгэхээр нөгөө айл өрхүүд маань яг нөгөө сайжруулсан түшээ хагас коксо бид нар цэгүүдээр очиж худалдаж авдсан шүү дээ. Яг тэрнтэй адилхан энэ цэгүүдээр очиж нөгөө баллоноо цэнгэлнэ гэсэн үг. За ингээд энэ тендерын зарлагдаад энэ 33 цэнгэлэг цэгийн байршлууд нь тогтцсон тендер залаа компаниуд нь шалгарсан. Одоо дараа 7 хоногт эхний цэг нь ашиглалтанд орох гэж байна. За эхний цэг нь цэнгэлэг цэг нь ашиглалтанд оронгууд эхний цэгт хамрагдах бид нар 400 айлаа шууд газтай холбоод эхэлнэ. За одоогийн байдлаар нэг 10 айл бол газтай холбогдсон хэрэглэн дээр бол хийгээд явж байна. Яг айл өрхүүд дээр хийгээ явж байгаа. За ингээд газыг дараа жил бид нар дахиад дулаалгын асуудлуудыг шийдэх ёстой. Дулаалга шийдэж бид нар хэмнэлт үүснэ. Хэмнэлт үржиж бид нар айл өрхүүдийн гарч байгаа зардлыг багасгана. За ингэснээр бид нар газны хэрэглээгээ багасгана. Газны хэрэглээ багаснаас бас дахиад хэмнэлт гэдэг зүйл ч үүснэ. Бид нар хэмнэлт номер 1 байх ёстой, дулаалга номер 2 байх ёстой. За дараас нь газны зөв өөрчлөлт, тэг их усөр өөрчлөлт. Тэгэхгүй бол бид нар одоо юу гэдэг өвөл болцоод ахч күүрчгүй, шорттой, цамцтай тэгээ нэг таавчиг өмсчөөд халаалтаа залгаа суугаад иж болохгүй шүү дээ гадаа тийм. Яг тэнтэй л өвөл болохоор иргэн хүн яг күүрчиг өмсөн, малгайг өмсөн, өвлийн гутлаа өмсөн тийм. Одоо миний жишээд бол дотор өмдөө өмсөн. Тэгээ одоо залуучууд өмсөхгүй л явж байгаа. Миний жишээнд бол 1-2 дотор өмдөө өмсөж чинь. За одоо малгайг өмсөж чинь, күүрчгийнхээ малгайг дээгүүр дахиад өмсөж чинь. За ингэж нөгөө нэг дулаан хадгалалт гэдэг зүйл чинь үүснэ. Дулаан хадгалалт гэдэг зүйл чинь үүсгээрээ за хагас коксч бай, нүүрсч бай, гаацч бай, хэмнэлт гэдэг зүйл чинь үүснэ. Тийм их байнг нөгөө шатаагаад ах шаардлагагүй. Хэмнэлт гэдэг зүйл чинь үүсээд явчихаар нөгөө айл өрхүүдээ гарч байгаа зардал чинь үүснэ. Яг энэ. Тэгэхгүй бид нэр айл өрхүүдийнхээ нөгөө гарч байгаа зардал дээр бас онцгой анхаарахгүй бол өмнө ийм төрлийн төслүүд яагаад фейлдэд яагаад бүтлгүүдэд байсан гэвэл бид нар нөгөө айл өрхөөс гарч байгаа нөгөө санхүүжилт зардал гэдэг зүйл дээр ерөөс анхаарал хандуулдаг байсан юм. Өндөр байсан гэж тайлбарлаж байна. Өндөр бахаар чинь нөгөө нүүрсэл төлнө шүү дээ, тийм биз дээ. Тийм чинь бид нар ингээд яг асуудлын гол үндсээр нь шийдэх хэрэгтэй. Бид нар яг л нөгөө нэг дулаалгыг хийгээд шийдчих ёстой. Тэнгүүтээ нөгөө айл өрхөө газтай холбочих ёстой. Бүх нөгөө аюулгүй байдлын сургалтуудыг орцсон байх ёстой. Ингээд нөгөө бүх аюулгүй байдлаа хангагдсан байх ёстой. Ингээд явчихна. За айл өрхүүд маань гэдэг. За хоёр дахь юу асуудал нэх юм бол нөгөө 2700 гаруй 100-ууд байгаа. Нам даралтын 100-ууд байгаа. За эдгээр 100-ууд маань яаж ийнэх юм бол мэдээж дахиад нөгөө нүүрс гэдэг зүйлийг бол шатааж байгаа тийм ээ. За энэ 100-уудыг бид нар бол бууруулнаа. Энэ 100-уудыг бид нар багасгах ёстой. За энэ дээр бид нар ямар арга хэмжээ авч ийнх юм бол нөгөө
улсын хамааралтай буюу нөгөө яамны арилтаа сургууль цэцэрлэгийн нам даралтын 100%. За нөгөө цэргийн анги 20 ангийн нам даралтын 100% те нүүрс шатааж байгаа. За эдгээр 100% дээр бид нар засгийн газрын тогтоолын төслийг бэлдээд өгсөн байгаа. Одоо яам дээр санал авч байгаа. Дараагийн засгийн газрын хурлаар энэ орох баг. Ороод энэ төрийн бүх байгууллагуудын 100%-ийн нэг бол газар шилжүүл, нэг бол цахилгаан шилжүүл. Дараа жилийн 9 сарын 15 га галгааны үргэлж ирэхэд нийслэл нэг ширхэгч нүүрс өгөхгүй шүү гэдэг шийдвэр гаргаж байгаа. Нам даралтын 100%. Тий, бүхэн 100%. За тэгэхгүй бол айл өрхүүд нь ингээд нүүрс үйлчилт хажуугаар нөгөө төрийн байгууллага өөрсдөө энийг манлайлах хэрэгтэй. За түүнгээдээ дахиад нөгөө аж ахуй нэгжүүдийн 100% байгаа тийм ээ. За нөгөө халуун усны 100%, дэлгүүрүүдийн жижиг 100%, нийтийн байрын 100% байгаа. За нөгөө хөөсний үйлдвэрийн 100% байгаа, жижиг сажиг үйлдвэрүүдийн 100% байгаа. За эдгээр 100%ыг бид нар албан шаардлагад хүргүүлж байгаа. Бүгдөө дахиад газ руу шилж, дээрээс нь сэргийгдэгч мөчөөсөд цахилгаан руу шилж, техник шинжилгээ хий. Бид нар 9 сарын 15-наас нүүрс энэ аж ахуй нэгжүүд өгөхгүй шүү. Заавчлаар би таны яриаг таслах чинь. Манай терминал дээр эрчим хүчний цаг гэдэг одоо бас эрчим хүчний салбарыг тойрсон 10 орчим одоо цуврал ярилцлага хийгдсэн. Энэ дээр бол одоо яг энэ дулаалга болон энэ эрчим хүчний цэвэр шилжилт, эрчим хүчний их ус өрийн солонгоролт зэргийг ярьдаг мэргэжлийн экспертүүд нь олон талын өнцгөөс ярьсан. Тэгээд нэг л зүйл дээр одоо дуу нэгтэйгээр нэгдэжсэн нь юу вэ гэхээр дулаалга бол маш чухал юм аа. Дулаалсны дараагаар их ус үрээ солонгоруулах нь хамгийн зөв шийдэл юм аа Улаанбаатар хотод гэдэг энэ үнцгийг ярьсан. Нөгөө талдаа одоо бид нар нүүрсний хэрэглэнээс бас 100% нэг өдөр гарах нь ямар ч боломжгүй юм аа. Айжимдаа шилжилт хийх одоо ийм бодит нөхцөл байдал дээр байна гэж. За та сая бол бид нар ирээдүйд ийм ажлуудыг хийн, ер нь ийм төлөвлөгөөтэй байгаа, ийм саналыг дээшээгээ уламжилнаа гэж хэлсэн. Тэгвэл яг одоогийн нөхцөл байдал дээр хоёлоо бууя. Одоогийн нөхцөл байдлыг яри яг тэгэхээр одоо цагны хувьд бол хоёлаа 12 минутын дараа дуусах чинь би танаас хоёр юмыг нэгтгээд асуучих гэж бодож байна. Хагас коксын нүүрс дээр ер нь одоо иргэд ер нь хэр сэтгэл хангалуун байна. За нэг хэсэг бол айгүй хомсдолтой байна, нийлүүлэлт бага байна, нэлчмүү байна. За мөн настай хүмүүс одоо картаар авч чадахгүй байна гэдэг асуудлууд үүсчихсэн. Заавал картаар өгөх шаардлага байсан уу? Яагаад одоо ийм байдлаар нэвтрүүлж худалдаанд гаргасан бэ? Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал та өөрөө шүүмжлэлд хүртсэн. Улаанбаатар хотоос хагас коксын нүүрсийг хөдөө орон нутгаар хулгайгаар тээвэрлэж байна. Тэр бол бас ингээд нийгэмд шүүмжлэл өртөөд одоо зарим хэсэг нас ингээд тий хошин маягаар бас хүлээж авч ийсэн. Тэгэхээр энэ нүүрсний асуудал өөрөө зөвхөн Улаанбаатарын асуудал юм уу? Эсвэл 22-ын товчноос цааш гараад ч юм уу Баянзүрхийн товчноос цааш гараад энэ бас аятаа тухтай амьдрах одоо хүсэлтэй хүмүүсийн бас асуудал байгаад байна уу гэдгийг бид нар харах шаардлагатай болов уу гэж бодож байна. Та энэ хоёр дээр товчхон тайлбар өгөхгүй юу? За одоо чи сая дүүнийг хоёул ярьсан шүү дээ. За 5.6 их 80 төгрөг. Энэ агаар орчин бохирдол бууруулсан. За түүнээс нь бол 1.5 их 80 төгрөг нүүрсний татаас нь зарцуулсан байгаа байхгүй. За энэ энтэйгээ шууд холбоотой. Нөгөө нүүрсний татаас гэдэг зүйл чи өөрөө хэмжээ хязгаартай. За тэгэхээр нөгөө бид нар энэ хэмжээ хязгаар дээр нь хяналтаа тавихгүй зүгээр ингээд задгаа түлэх юм бол энэ нөгөө зардал чинь дахиад өснө. Тэгэхээр одоо эн чинь дахиад яг хуу дахиад энэ чинь Улаанбаатар хотын 172 мянган айлчин бид нар энэ жил хяналтаа сайн тавьснаар бид энэ жилийн өвлийг бид 340 мянган тонн нүүрсээр тавах гэж байна. Өмнөх жил бид нар 460 мянган тонноор тавьсан шүү дээ. 110 мянган тонн нүүрс бол ерөнхийдөө Улаанбаатар хотод хэрэглэгдээгүй. Нэг бол дамлагдаад нэг уурын 100 дээр зарагдаад явцсан. За ихэнх нь бол орон нутг руу дамлагдаад зарч байгаа хгүй. Тэгэхээр бид нар энэ татаас гэдэг зүйлээс олгож байгаа мөнгөөр нь татаастай зүйл нь иргэдийн хэрэгцээнд л олгож байгаа. Тэрнээс бол хөдөө Улаанбаатар хотын иргэдийн хэрэгцээ. Тэрнээс хөдөө орон нутгт биш. Дээрээс нь нөгөө аж ахуй нэгжүүдийн татаасд бол олгодоогүй. Тэгээ бид нар энэ үрсээ яг очих ёстой хүнд нь л очуулах ёстой байхгүй. За энэ дээр нь бас шүүмжлэл дагуулсан. Тэгээд бид нар хотуулаа системийг ашиглалтанд оруулсан шүү дээ. Хотуулаа системийг ашиглалтанд оруулаад дан системтэй холбоод бид нар ингээд явхад 172 мянган айл нүүрс төлж байгаа мөртлөө бидний систем дээр 285 мянган карт холбогдсон. Тэгээ бодоод үзтээ. Тэгэхээр 172 мянган айл байхад дахиад 115 мянган тусдаа карт байгаа байхгүй. Тэрнээс нь бараг 7 мянга гаруй айл нь нөгөө нэг нас урцсан иргэдийн карт. Тэр ингээд нүүрс аваад ингээд хамлаа сууж. Бүр ингээд сүлжээний юм маав шахуу юм болцсон. За тэр нь яаж яах юм бол бид ингээд камер тавиад ингээд шалган ингэж явах үзвэл 10 тонны нүүрс буулаа. Тэгэнгүүт буугаал явангууд араас нь дахиад нэг майти ч юм уу нэг 5 6 порт орж ирээд 60-аас 70 карт.
Тэгэхээр энэ хомсдлыг үүсгэж байна гэж хомсдлыг үүсгэж байгаа байхгүй. Шууд нэг 60-аас 70 карт гаргаж ирэл зүгээр 2-3 секундын зайтай бүгднийг дүүд гэж уншуулаад нөгөө буусан 10 тонн нүүсэж чинь мати дээр ачаа буцаага аваа явчихгүй. Тэгээ бид нар энэ төр хотуулаа системийг нэвтрүүлж орсноор энэ нүүрсний борлуулалт гэдэг зүйл дээр хяналтаа бүрэн тавьж чадсан. Одоо хотуулаа систем дээр 162 мянган айл бүртгэлтэй байгаа. 162 мянган айл бүртгэлээс 65 мянган айл нь хотуулаа аппликейшнийг ашиглаж нүүрс авч байгаа. Бусд нь нөгөө сайн карта бол иргэний өмнөх авч байгаа. Ингээ бидний нөгөө авах ёстой айлда хүрх ёстой өрхтөө нөгөөдөг чинь хүрээд явж гинэ гэдэг чинь хяналт авч байгаа. За яг хөө нөгөө миний энэ тэр нэг 22-ын товчоо мовчондоо гардаг зүйл бол байгаа л та. Гэхдээ яг бид нар ингээд яг хөрсөн дээрээ наривчилж ингэж явж иж энэ нөгөө нэг нүүрсний хэмнэлтээр гаргаж ирж байгаа нүүрсний татаас гэдэг зүйл дээр бид нар хэмнэлт гарна. Тэгэхгүй бол ингээл татаас байгаа юм чинь бид нар хэдийг ч хамаагүй үйлдвэрлээд хаач хамаагүй ингээд зараад хөдөө орон нутгаарч байна уу хиндэж байна хамаагүй ингээд зараад дамлаа гэх юм энэ татаас гэдэг зүйлийг чинь л мөнгө нэмэгдэнэ. Энэ татаас гэдэг зүйлийн мөнгө нэмэгдэнэ гэх юм бол яг хуу эд чинь дахиад нөгөө татвар төлөгчийн нөгөө бидний л мөнгнөөс гарна шүү дээ. Тэрнээс бол энэ тэндээс гадаа дотоодоос ч юм уу гарч ирж байгаа мөнгө шүү. Яг л энэ зүйл аа. За ярилцлага 8 минутын дараа дуусах гэж байна. Тэгээд хамгийн ихэнд яригдсан асуудалтаа уяад зөвөр төгсгөчий гэж бас харлаа. Жишээлбэл одоо улсын хэмжээнд ийм төсөв тавигдсан байхад зөвхөн нийслэл дээр ийм хэрэгтэй байна. Тэгэхээр ирэх жил магадгүй зүгээр жишээ аваад ярихад цэцэрлэг сургуулийн асуудал бол дахиад хэрүүлэн үргэлжилнэ гэд ингэж байна. За тэгээ одоо улсын төсөв тасарсан байна гэж байна. Бид нэр төсвөө хангалттай хүртээмжтэй тавьж чадахгүй байна гэдэг ийм асуудлууд үүсэж байгаа энэ үед цаг үеийн зүгээр одоо сэдвтэй уяад холбоход бас засгийн газар дэд сайд нартай ажиллаж байгаа асуудлыг нийслэл юу гэж харж байгаа вэ? Магадгүй эсвэл та юу гэж харж байгаа вэ? За засгийн газраас бол ерөнхий сайд бол менежерүүдийг цөөлөөд төсвийг хэмнэх энэ оролдлогоо гэж байгаа боловч нөгөө талдаа одоо сүлдээ засгийн газрыг огцруулах хүртэл асуудлаас өчигдрөөс ингэж яригдчих ах шиг байна. Одоо яг гүйцэтгэл дээр буюу нийслэлийн процессын ажлуудыг гардаа хийж байгаагийн хувьд төсвийн асуудал юм хүнд байхад энийг ер нь та ямар томилгоо гэж харах вэ? За ямар ч зүйл дэд сайдуудын асуудал бол яа базар байна. Ямар том асуулттай тий. За ямар ч дэд сайдуудад байх шаардлагатай гэвэл миний бодлоос бол заримдаа бол байх шаардлагатай харагддаг. Би ч өөрөө бас орлогч хүн шүү дээ. Тийм болохоор зарим асуудлууд дээр бас өөрөө ч гэсэн орлогчтой болчмоор санагддаг байхгүй. Яг үнэхээр зарим юм дээр бол яг 24 цаг нь өөр хүрдэггүй. За дээрэс нь биго 2 хувааж чадахгүй болохоор асуудлууд байгаа. Одоо жишээлбэл над дээр чинь нийгмийн асуудал байна, боловсрол, сургууль, цэцэрлэг, имлэг, дээрэс нь агаар орчны бохирдол байна, хөрсний бохирдол байна гэл тэ. Тэгэл ингээ бүх энэ асуудлууд ингээ маш их олон байдаг. За яг хуу гаднаас ингээ хүмүүс ингээ харахад энэ албан тушаал ирэх ям гэж бол боддог. За шууд ч бас тэгэж харагддаг. Яг ингээ галт тохон дээр нь очлаач харж чинь бас айгүй тийм хүндрэлүүд учирдаг байхгүй. Тэгэхээр нэг хүн чинь өөрөө биегээ 2 хувааж чадахгүй. За дээрэс нь олон асуудлууд руу орж чадахгүй. Тэгэхээр одоо энэ яах вэ гэхээр ямар байдал нөхцөл байдал үүсдэг вэ гэх юм бол нөгөө дарагчин ерөнхийлөд эхэлдэг байхгүй. Маш их олон асуудалтай тэр болгон дээр нь өөрөө ингээ хурж чадахгүй болоод эхлэхээр ерөнхийлөд эхэлдэг. Ерөнхийлөд эхэлнэ гэдэг чинь нөгөө ажил алба нөгөө хэрэгжүүлэх гээд байгаа ажлууд нь хөрсөн дээрээ буухгүй амжилтгүй болох эрсдэл нь тэр хэмжээгээр нэмэгдээд байна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө улс засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажил хөтөлбөрүүд нь яг хөрсөн дээрээ энэ буугаад яг доржоо дулмаа гэдэг иргэний дээр очиод төрийн үйлчилгээ нь эдгээр айлуудын хаалгыг тогшоод орно гэх юм бол эдгээр хүмүүсүүд нь хэрэгтэй юм шиг санагдтыг. Тийм. Тэгэхгүй бол одоо бодоод үзэлтэй. Одоо яам дээр бодоод үзье. За нэгд өдөр нь бүлэг хуралтай. За бүлэг хуралдахаар бол салбарын сайд нь бас заавал орох ёстой. За салбарын сайдууд нь өөр их хурлын гишүүд. За бүлэг хуралдаа орно. За хоёр дахь өдөр болон юу ч хуралдана. Банкын хороод хуралдана. За банкын хороод урт тэнцээ сайд оролцсноо. 3 дахь өдөр засгийн газар хуралдана. За засгийн газар зөв ойлгомжтой тий. За 4 дахь 5 дахь өдөр чуулга хуралдана. За нөө сайд нь орж асуудлуудаа шийдэх ёстой. Тэгэхээр нөгөө нэг ард явж байгаа асуудлуудыг чи хэн авч явах вэ гэдэг асуудал. Яг энэ нийслэлтэй ч гэсэн яг л юм багхгүй. Зас нийслэлийн засаг дарга бол ингээл том ажлуудаа явуул хуулиудаа батлуулна, хуулиудаа санал оруулна, сайд гишүүдтэй уулзаж ажлаа урьдчилуулна, засгийн газрынхаа хуралд сууж тий оруулсан асуудлуудаа урьдчилуулна, бодлогын асуудал. Яг нөгөө айлууд дээр хэн очиж явж байна, нөгөө айлууд дээр яаж явж байгааг хөрс дээр чинь нөгөө орлогчууд л явдаг байхгүй.
Яг энэ төсөл нь болж гин үү болохгүй юу? Яг энэ иргэн тэнцээ энэ төслийг чинь дэмжиж гин үгүй юу? Газыг чинь болно гэж үнэ болохгүй гэж гин үү? Нөгөө иргэн чинь энэ газыг дэмжиж байгаа юм дэмжихгүй гэдэг байгаа юм уу? Энэ хагас коксын нүүрсний цэг дээр нь яг аль цэг дээр нь нүүрсэнд дуусаад байгаа. Аль цэг дээр нь энэ одоо ингэ те дамлалтын ажил явагдаад байгаа юм. Яг аль товчоодоор нь энэ нүүрсүүд ингэ гараад байгаа юм те. Яг энэ асуудал дээр чинь нөгөө орлогчуулаа холбогдох албан тушаалууд нь л явдаг байхгүй. Тийм болохоор ерөнхийдөө тэр асуудлууд дээр бол орлогч гэдэг зүйл, дид сайд гэдэг зүйлүүд л байх ёстой. Ямар ч юм бол тэгээд дээрэс нь улс төрийн хувьдаар хэдүүл харах юм бол миний бодлоор бол Монгол ардын намын зүгээс бол ирээдүйн Монгол ардын намын нүүр царай болох энэ залуучуудаа бэлтэж байгаа юм болов уу гэж харж байна. За ерөнхийдөө бол энэ бодлогын хүрээнд бол оруулаад тий засгийн ажил юм байдаг шүү. Бодлогын хувьд л ингэж явдаг шүү гэдэг бол ирээдүйн залуучуудынхаа бэлтэж байгаа юм болов уу гэж бодож байна. Тийм л том зураглаар бол миний хувьд бол харж байна. Гэхдээ ямар ч юм бол гайгүй залуу хүмүүсүүдийг бол томилж байгаа бол харагдчихлаа. Тэгээд тэд нар бол ажлын итгэлийн хэлхийд хэдүүлээ үзүүлэх ёстой. За танд баярлалаа. Тэгээд оны дараа агаарын бохирдлын асуудлыг дахиж одоо бас нэг дүгнэнэ гэж одоо 30-аар тасалбар болгоод гэд тэгсэн. Тэгэхээр одоо үндсэндээ 9, 10, 11, 12 гээд 25 оны сүүлийн удирдлагын бас үр дүнг бидэнд эх оны эхэнд танилцуулах болов уу гэж найдаж байна. Тэгнь. Одоо албан ёсоор танилцууландаа юм байна гэдэг. За ярилцлагаа энд хүрээд төгсгөө гэж бодож байна. Магадгүй одоо асуугаагүй үлдсэн ч юм уу бид нар зайлшгүй хэлэх ёстой нийслэлээс хэрэгжүүлж байгаа энэ их чухал юм шүү гэсэн үнцгөө байвал та бас 1 минутын хугацаанд хэлэхэд нээлттэй. За нийслэлийн хамгийн том бодлого нь бол агаар орчны бохирдлыг сайжруулахын чиглэлээр нүүрс гэдэг хэрэглээг ерөнхийдөө хэрэглээс гаргана гэдэг том зорилтыг тавьж байгаа. Бид нар газ руу шилжин, сэргээгтгчим шилжин. За сэргээгтгчим хич рүү шилжиж байгаа хамгийн анхны алхам нь бид нар сонгон архин дүүрэгт байралтай нөгөө баруун салаа, зүүн салаа гэж ярьдэн шүү дээ. Тэр хоёр салааг 9 сарын 15 буюу сэргээгт нөгөө галгааны үйлрэл эхлэхээс өмнө бид нар бүгдөө ингэ сэргээгтгчим рүү шилжүүлнэ. За энийг бид нэр нэгдсэн үндэсний байгууллагын хүчний хөтөлбөртөө хамтраад тэзүүнийхээ энэ 7 хоногт бид нар тэзүүнийхээ хийх гэрээ хэлцээр байгаа чинь 3 сар тэзүүгээ хийж дуусна. Тэгээ бид энэ ажил руугаа яваад байна. Тэгэхээр нийслэл Улаанбаатар хотын гол зорилго нь нүүрс гэдэг зүйлийг сайжруулаад гоё болгоод мундаг болгоод хэрэглүүлэх биш. Бид сэргээгтгч юм уу газ цахилгаан руу шилжээд явна. Гэхдээ бид нэр дараа жилийн 9 сарын 15-нд мэдээж хагас коксоо дахиж хэрэглэнэ. Гэхдээ бид нэр хятадаас авч хэрэглүүлэхгүй бид нар дотоодын аж ахуй нэгж үйлдвэрүүдээс энийг авахар яриа хэлцээр хийгдсэн байгаа. За одоо бид нар техникийн тодорхойлтуудаа нөхцлүүдэд бэлдээд явж байна. Он гараад бид нар дахиад хагас коксийнхаа тендерт зарлана. За энэ дээр бол бид нар дотоодын аж ахуй нэгжүүд гэж орно. За ихэнхдээ бол баг нуурын нөгөө коксжих үйлдвэрийн нүүрсийг бол түшиглээд энэ орно. Тэгэхээр үйлдвэрч баригдана, аж ахуй нэгжүүдээ ч харна, хувийн аж ахуй нэгжүүдээс ч орлоно. Ингэж явна. За тэр өөрөө бас бид манлайлал үзүүлнэ. Тэгэж явна. Ямар ч юм бол энэ утаа гэдэг зүйлийг нийслэл хотын зүгээс тогтц хөтөлбөрөөр л алга болгоно. За машин дээр бол ойлгомжтой шүү дээ. Бид нар туул хурдны замаа барина. За машиныхаа тоон дээр хацаг заалтаа тавина. Хотын төвөөр явах 2 тойрог замын ашиглалтанд оруулна тий. За баярлалаа. Тэгээ таны ажилд амжилт хүсье. Бас цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цаг зав гаргаж бидний студид 1 цаг саатаж бодит нөхцөл байдлын талаарх мэдээллийг өгсөнд баярлалаа. Бас тодорхой зүйлүүд дээр одоо ойлголтын зүг рүү явж идэг зарим нөхцөл бас ингээд улс төрчлөлтөнд явж идэг учраас бодит их сурвалжаас бодиттой мэдээллийг авах нь одоо хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг байдаг. Тэгээ өнөөдөр бид нийслэлийн засаг даргын нийгмийн салбар ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч амар түвшинтэй ярилцлаа. Тэгээ магад одоо оны дараа гарах тэр 25 оны сүүлийн улирлын агаарын бохирдлын асуудлыг тэгээ ямар байдлаар ямар дүн шинжилгээр гаргаж ирэх нь бас олон нийт болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүгд чих тайван хүлээх байх. Ягаад тэгэхээр энэ бол одоо Монгол улсын хэмжээнд гамшигын асуудал гэж одоо тодорхойлогдож байгаа хамгийн чухал нийт яралтай шийдэх асуудал учраас бас их чухал байна. Тэгээ оны дараагийн дүнг бас хүлээж бай. Ингээд та бүхний ажилд амжилт хүсье. Өнөөдрийн ярилцлагыг ингээд дуусгая. Баярлалаа. За үзэгчдээ терминалийн чөлөөт ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Маргааш 14 цагаас шин зочинтойгоор энэ студидтэй уулзъя. Баяртай үзэгчдээ.